Энэ хоёр сайдаа хөдөө аж ахуйн сайд хэдүүлээ нэг яг цахуудаар яваад гэр оролын иргэдтэй уулзаад хөдөө орнот байгаа иргэдтэй ямар нэгэн камергүй зургатгүй хэвлэлгүй нэг явж үзэх юм уу? Та хэдийн амьдрал сайхан байгаа хэл та. Монгол Ардын намын сайд нар бол хэдээс энэ эдийн засгийн өсөлт, инфляц бууралт, эдийн засгийн уналтыг бодохгүй шүү дээ. Бүгдээ амьдрал сайхан амьдраад байгаа юм чинь. Гэхдээ яг бодит амьдралч одоо би та нэг хоёр сайдаа нэг юм бэ. Та эдийн засгийн өсөлт гэж ярьж байна, инфляц гэж ярьж байна. Гэтэл төсвийн зарлах чинь эдийн засгийн өсөлт инфляц хоёроос 3 дахин өндөр байгаа шүү дээ. 10% одоо бараа иргэдийн амьдрал одоо орлого өслөө гэж байна. Бараа бүтээгдэхүүн чинь 20-оос 200% өслөө шүү дээ. Энд нь 10 орлого нэмэгдэж байгаа бол энд нь 200 зарлал нэмэгдээд шүү дээ. Тэгэд орлого зарлахын зөрүүгээр хүн амьдрд шүү дээ. Тийм учраас зээлээс зээлийн орнд амьдрд шүү дээ. Төрийн байгууллагыг татан буулгаж чинь төрийн буруутай гаргасан шийдвэрийн хохирлыг хэн төлөх юм? Чи нэрдэс. За инквэрсэд хариулъя. Хөдөө орон нутагт явахын тухайд бол би яг 2 жил орон нутагт ажиллаж амьдэрсэн хүмүүс. Их хурлын шийдвэр гаргаад хөдөө аж ахуйн үйлдвэрийн яамыг орон нутагт шилжүүлсэн. Тэнд ажилласан. Орон нутагт байнга ажиллаж энэ засгийн газрын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. За Үрдэн бол эдийн засгийн тоон дээр хангалттай гарсан. Төрийн өмч янз янз байна. Мэдээж одоо шаардлагагүй төсөл хөтөлбөрүүд нэлээд байна. Тэрийг зохицлон, нэгтгэн, цөөлнө. Энэ явна. Нөгөө талаар Монгол улсын эдийн засгийг нуруундаа үрж аваа 5 толгой Эрдэнэтэд Монроос Сэтвэтэд гол төсвийн орлогыг бүрдүүлж чадж байгаа төрийн өмчт компаниудын үйл ажиллагааг бас үгүйсэж болохгүй шүү дээ. Эдгэрчлийн төсвийн доктортой байдлыг энэ эдийн засгийн өсөлтийг хангаж чадж байна. Инфляц чи өөрөө 430 бараа хүн 430 Цагууцаж хариулъя. 430 хэрэглээний барааны дунджаар инфляц тооцогдож байгаа шүү дээ. Мэдээж хүнснээс багц энэ дотор нэг 90 төрлийн нэр төрлийн бүтээгдэхүүн байгаа. Үүн дотроос мах, ногоо, гурилан бүтээгдэхүүний үнийн өсөлт өндөр гарчлаа. Энэ бол мэдээж зохион байгуулалтын алдааш гарсан, дээрээс нь цаг үеийн асуудал гарсан. Өнгөрсөн 100 бол яг төвийн бүст гам болж төмс хүнсний ногоо бол дотоодосоо бид нар чинь 100% хангаж ирсэн байхгүй юу? Энийг буцаага ухарчлаа алдчихлаа. За их хурл Улаанбуудаа гурил тойрсон 2 удаагийн хуулийн өөрчлөлт цааш нь болж бужигнуулсан. Энийгээ дагаад Улаанбуудад харилцааг эрс багасгацсан үр дагаврыг бид нар өнөөдөр инфляцлол амсч байна. 1% инфляцийн өсөлт цалингийн зардал тэтгэврийн зардал дээр 30 тэрбум төгрөгийн нэмэлт зардал үүсгэж байгаа шүү дээ. Одоо инфляц 10% гэдэг чинь тэтгэврийн дээр бид нар 300 тэрбумын нэмэгдэл төсөв баталгаас аргагүй байдлаа үүсэж байгаа. Тэгэхээр энэ гарч байгаа их хурлаас гарч байгаа шийдвэрүүд л их зөв байх ёстой байна. Олон